Итгэн телевиз бодолтой хариулт нэвтрүүлгийн ээлж дугаард морин сатхыг өрж байна. Тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлэгт улсын их хурлын гишүүн Яачлын Бацуур оролцож байна. Юуны өмнө танд өнөөдрийн мэндийг хүргье. За та бүхэн өнөөдрийн амгалан айлтгая. За бодолтой хариулт нэвтрүүлэг маань хоёлаа бас эртнээс уламжилж ирсэн сайхан оюун ухааны тоглоом шатар нүүнгээ ярилцлагаар онцлогтой байгаа. Тэгээд бас зочноо хүндэтгээ би цагаан талаас санал болгосон байна. Эхнийхээ нүүдлийг хийгээд хоёлаас ярилцлаганд оръё. За. Ноёныхоо наслын үчи. За. Хэлгүй яах вэ? Тэгэхээр ер нь хүний төржсөн нутаг гэдэг үргэлж сэтгэлээс уяатай байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр таны одоо төржсөн нутаг хаанаа сайхан энэ хорвоод хайраараа ус гэж илгээдэж хүмүүжүүлсэн Жаавахын тухай хоёлаа яриагаа бас эхлэе гэж бодлоо. За би Дорногов аймгийн Алтан ширээс уугуулаа. Манай аав ээж хоёулаа одоо энэ нутгийн уулуулсууд. Тэгээд багнаас манай өвгөц гэмэлийн гар дээр бас одоо Алтан ширээс тойр багтай манай өвгөц маань улсын авраг малчин улсын сайн уяач алдарт уяач юм байсан. Тэр хоёр өвчний гар дээр өссөн юм аа. Яг сүүл сургуульд суугаад дунд ангиас аав дээрээ ами дээрээ гэртээ аванда 10 гарангаад өгсөн. Тий. Өвөцг эмээх манаас 10 жилийн өмнө бас бурхан болсон л доо. Тэгээд аав ээж маань одоо Дорногов аймгийн төвд байдаг. Одоо 80-аас настай буурлаад. Миний төлөө бас санаа зовоол. Баяр гэдэг юм уу одоо байнгын холбоотой байдаг. Өнөөдөр эхлэхээр санаа зовчихсан. Саний дээр шиний тухай янз бүрийн гараад юу болсон юм бэ? Хүмүүгээд санаа зовоод байж чичээдээ сонгуульд өгсөндөө бол янз бүрийн сэргийнүүд гараад хоёр өчнөө санаа их зовж байгаа болтой байх шиг байна. Тэгэхээр сонгуул төгсөн гэснээс одоо бас энэ өнгөрөх 4 жилийн хугацаанд ард олонныхоо итгэлийг дагаад тийм ээ. Дорноговчуудыгаа төлөөлөд бас улсын их хурлд одоо дэвшсэн. Тэгээ энэ хугацаанд бас ямар ажлуудыг хийж хэрэгжүүлв тийм ээ. Тэгээ ер нь одоо энэ хийсэн ажлынхаа зах зоогоос илүү ярилцъя гэж бодлоо л да. Энэ 4 жил бас манай Дорноговчууд гэдэг энэ удаагийн улсын их хурлаас асар том асуудал шийдэж өглөө. Сайн шандад одоо ажил төрийн зохицолтоор барих, шинээр тавих төмөр замыг сайн шандаар дамжуулж өмнө гуйс Сүхбаатар дорнотын чиглэл тавих ийм түүхэн шийдвэрийг удаагийн хурал гаргаснараа Дорноговчуудад үнэхээр одоо ачтай тастай ийм их хурал боллоо гэж одоо манай нутгийн баяртай сэтгэл хангалуун байж байгаа. Ер нь одоо энэ хугацаанд бидний бас энэ их хурлын гишүүд биднээс одоо хийсэн томоохон ажил гэх юм бол ажил төрийн банк төмөр зам 2. 3 дахь нь болохоор энэ чойроос сайн шанд замуудын чиглэл тавьж байгаа автцамын асуудал байна. Энийг олон жил болж байгаа юм л да 7-8 жил болж байна. Мөнгө санхүүгүй бол бас хөрөлцөхгүй бол бас олон жил саацсан. Ялангуяа дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор. Тэгээ сая удаа бид энэ замын бол санхүүжилтийг 100% шийдсэн байгаа. Одоо мөнгө нь бэлэн байж байдаг. Гагцхүү засгийн газраас энэ гүйцэтгэл дээр нь тендер дээр нь жоохон тэгэхээр одоо удаашралтай муу ажил бодлуулж байгаа. Тендер 2-3 төгс бодлууллаа. Би үүнийг бол одоо их хурал дээр хийж байгаа засгийн газар одоо шүүмжлэлтэй хандж байгаа. Одоо энэ замын ажлуудаа идэвхтэй эрчимтэй явах юм бол 2 жилийн хугацаанд энэ зам бүрэн байр. 3 дахь одоо бидний хийсэн томоохон ажил гэх юм бол энэ замын үүдийн дэд үтсийн асуудлыг бүрэн шийдсэн. Олон жил замын үүдүүд чөлөө төсөөрөгдөх гээд өрөвч томууд орон сууцлалт байрлал байшин барих гээд дэд үтс байхгүй дулаан хөрөлцөдгөө цэвэр усан байдгүй бохирын шугам байдгүй үнээс болоод ирсэн. Тэгээ үүнийг бол энэ хятадын засгийн газараас авч байгаа 300 сая долларын хүрээнд тэрний бараг 100 сая замууд хөрөлдөж байгаа шүү нэр дээр. Тэгээ энэ мөнгөөр замууд том хэмжээнд дулааны станцаараа цэвэр усныхан шугамыг татаад бохирын шугамыг шинжлээд иж бүрнээр дэд үсийг хангаж байгаа. Ингэж одоо дэд үсийг барьсны үндсэн дээр замуудад баригдах бүтээн байгуул ялангуяа одоо чөлөө төсөө асуудал одоо боломжтой болох юм байна. За дараа нэг шийдсэн асуудал энэ сайн шандаас хамрын эдийн чиглэлд тавигдах 45 км замын асуудлыг бас шийдсэн. Саяхан одоо тендерын шалгараад байрлалын ажлыг эхэлж байна. Энэ мэтлэн бас хэдэн том асуудлуудыг шийдвэрлэлээ. Ерөнхийдөө бол манай аймагт хийгдэж байгаа Дорногов гуйсан бүрт аймагт хийж байгаа энэ хөрөнгө оруулалтын асуудлыг эднэр хийсэн байгаа юм хугацаанд. Урд нь бол жилдээ 3-4 тэрбумыг л одоо улсын төсвөөс хөрөнгө оруулалт хуваарлт байсан бол зөвхөн энэ жилд 35 тэрбум хуваарлсан байна. Дорногов аймагт. Энэ бол үнэхээр одоо бас энэ бүтээн байгуулалтын ажлуудыг одоо эхлүүлэх орон нутгтойгоо одоо нийгэм соёл боловсрол эдийн засгийн холбоотой бүх асуудлыг шийдвэрлэх төлөв их хөрөнгө оруулах ажтай тустай зүйл болж байгаа шүү дээ.
Ерөнхийдөө манай аймагт бол одоо энэ одоо гойс бүр аймагт бол одоо ямар нэг эмнэлгийн асуудал, цэцэрлэг сургууль, дотоорын асуудал баг бүрэн шийдэгдсэн. Замууд дээр л жоохон өндөрлөлтэй асуудал өнөхөр одоо хүн маань маш хурцтай өсөж байгаа учраас. Бусд газар бол одоо нийгмийн асуудал ерөнхийдөө барилга байгууламжтай холбоотой оролцоо шийдсэн байна. Тэгэхээр би бас таныг мэрэгжлийн дипломат ч хүн гэж мэдэн л дээ. Тэгэхээр энэ мэрэгжлийг одоо хаана эзэмшүү тэгээд ер нь дипломат ч хүний одоо мэрэгжлийн тийм ээ онцлог нь юу гэдэг вэ? За энэ ч одоо хүүхэд байхасаа л энэ мэрэгжлийг сонгосон доо 10 дугаар ангид төгсөөл Москвад олон улсын харилцааны дээд сургуульд тухайн үеийн одоо гадаад явдлын яам гэж нэрлэдэг байсан. Тэр яамны нэр дээр одоо Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд орсноос хойш өнөөх хүртэл одоо 2008 оны хүртэл улс төрд ортлоод энэ дипломат албанд тасралтгүй ажилласан. Тэгээ манай мэрэгжил сайхан мэрэгжил 20 гаруй жил тасралтгүй ажиллаад улс төрд орсон. Одоо дипломат албаны хамгийн доотлын албан тушаал Атшигийн албаж байдаг. Тэр албан тушаалаас онцгой бүрнэхэд элчин сайдын албыг хүртэл одоо шат дамжлагтайгаар ингэ дараалж ажилласан. Тэгэхээр Монгол улсаа төлөөлж гадаадд сунаа гэдэг бол бас хариуцлагатай ажил тийм. Наадгүй. Тэгэхээр та бүхний маань одоо хийж байгаа энэ хууль баталж байгаа энэ ажил ч гэсэн ер нь дандаа хариуцлагатай ажлууд байна л та. Тэгэхээр энэ талаараа сүүлийн үед ч одоо хууль хэрэгжихгүй байна. Сайхан хуулийг гаргаад хахаар хэрэгжилтэн муу байдаг. Тэгээд энэ тал дээр ер нь бас арга хэмжээ аваасаа гэж хүмүүс дээж доор бол бас их ярьдаг л та. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ? Үнэхээр тийм байгаа. Тэрэнд бүрэн одоо санал нийлнэ. Олон хууль батлагдаж байгаа боловч одоо батлсан хууль маань тэр болгон бас амжилт амьдралд хэрэгжилж идэггүй. Ялангуяа одоо энэ том хэмжээний өндөр хэмжээний дарга нарт хууль үйлчилдэггүй. Хуулийн өмнө одоо бүгдээрээ тэгш байх хэрэгтэй байл тийм ээ. Надад бас энэ шудраг ус явдал газар аваад байгаа. Үнэхээр Монгол улсыг энэ одоо буруу зүрх харагдуулж байгаа, гадаадад одоо муухай харагдуулж байгаа, нэр хүндийг унгаж байгаа, Монгол улсыг хөгжил цаадуулж байгаа бол яг харахгүй авилгах хэлэх хууль энэ шудраг ус явдал юм байна. Шудраг ус. Харин энэ талаар одоо бас сүүлийн үед бас энэ удаагийн улсын их хурл бас тодорхой бас арга хэмжээнүүдийг авлаа. Миний бие улсын их хурлын гишүүний хувьд энэ ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг санаачлаад бүлэг хэсэг гишүүдийн хамт баталгаажуулаад одоо хэрэгжүүлж эхэлж байна. Нөгөө талаас бас манай Монгол улсын ерөнхийлөгч нь шүүхийн багц хуулийг одоо багцаар нь 6-7 хуулийг одоо энэ саяны өнгөрсөн чуулган 2 чуулганы хугацаанд одоо өргөн барьж хэлэлцүүллээ. Энэ бүгдээс л бид бас ихээхэн зүйлийг хүлээж байгаа. Энэ шүүгчийн шинжил тийм ээ. Энэ бол одоо авилах ялах шудраг ус гэдэг нь үнэхээр чухал ажил бүгдэлтэй. Өнөөдөр ингээд авилагчид энэ одоо шудраг ус улсууд чинь ер нь айхаа болчихсон. Яг үхлээ ярьж илэг би шүүхтэр очиод аргалчих юмсан гэсэн. Найдвар ихтгэлтэй байдаг. Түүнээс нь болоод энэ одоо асуудал шийдэгдэхгүй юм газар аваад байгаа. Тэгэхээр одоо энэ ерөнхийлөгчийн санаасан хуулиуд одоо хэрэгжиж батлагдаад тэгэхээр зэрэг энэ асуудал бол нэлээд загсрах болов гэж бодож байгаа. Нөгөөдгөр бидний санаачилсан ашиг сонирхлын зөрчлийн хууль бас чухалаар нөлөөлнө гэж бодож байгаа. Угандаа ерөнхий сайдад 2 жилийн өмнөөс асуулт тавьсан юм л да. Энэ авилгын их усүрийн энэ улсын төрийн мэдлийн үйлдвэр аж ахуйн газар очин болоод байна. Ялангуяа том захиргааны станцууд уурхайнууд Эрдэнэ төмөр замдаас асар хэмжээний авилга хайлах бол яваад байна. Үүнийг одоо ерөөсөө олон улсын гадаадын тэр нэр хүндтэй ямар ч одоо хамааралгүй бие даасан байдаг тэр компаниудаас нэгийг аудитын компаниудаас нэгийг авчираад мөнгөний төлөө шалгуулчихаа. Тэгэх юм бол энэ одоо авилагчид хэзээ хаана юунаас идэж уусан шууд гараад ирнэ. Тэгээд тэр усууд хариуцлага тоосчихоо гэсэн чинь их сайхан санааны зөв бөн дэмжинэ гэсэн мөртөө ямар ч арга хэмжээ авдаг надад. Тэр энэ мэдтэй асуудлууд ингээд байгаа. Гэх юм бол өгнөд авилах хайлах болог одоо зогсооход хийх чухаллаач бүгдтэй юм байгаа юм л да. Тэгээд хууль хэрэгждэг болоход. Би саяхан бас нэг тогтоолын төсөл санаачиллаа. 10 онд бид нар нэг тогтоол санаачсан. Төрийн өмчөд байгаа хэдэн үлдсэн үнцэнтэй аж ахуйн нэгж хойшлох тухай. Тэрнийг дуудлага худалдаа хөршлээс тоглоо гаргасан байхгүй. Дуудлага худалдаа гэдэг чинь бол үнэхээр одоо нээлттэй тендер гэдэг чинь бол одоо хууль хэдээ хүн болгон болохыг мэднэ. Нэг л хүн нэг компани лоббид чад авчихдаг юм. Түүний болиулыг гэсэн тогтоол санаачсан. Одоо манай хөрөнгийн бирж одоо Лондонгийн хөрөнгийн бирж хамтраад шинжлэгдэж байна. Тэрнийг төрүүлээгээд тэгээд тэрнийг шинжлэхтлээр зэрэг хувьцааг нь тэр төрийн мэдлийн том үйлдвэрийн газруудынхаа хувьцааг нь иргэд олон нийтэд биржээр дамжуулаад зарчихвал иргэд эзэмшнэ. Иргэд тэр үйлдвэрд ашиг шимийг хүртнэ. Тийм учраас одоо энэ тендерээр хувьчлахын аргаар зогсоох гэсэн тогтоол санаачилсан. Тэр маань амжсангүй өхөн эдийн засгийн байнгын хооронд хэлцэх хэсгийн дэмжигдээд өгөн дэмжигдсэн. Засгийн газраас дэмжсэн санал ирсэн. Тэгээд их хурлж одоо бас дэмжүү бас ажил ихтэй байлаа, хугацаа тавьчих байлаа. Хэлэлцүүлж амжсангүй.
Энэ мэд одоо тодорхой арга хэмжээнийг аваад энэ хариуцлага тооцоод эхлэх юм бол авилга энэ шудраг бас явдал арилна л да. Харин одоо сүүлийн үед авилгатай тамирчин газар ч аваа ажиллаад үнэхээр одоо олон жил унтсан тийм ээ. Бас нойрноосоо сэрээд энэ шинэ бүрэлдэхүүн удирдлагаас сайн ажиллаад бас холбогдох хүмүүсийг хариуцлага таацаад эхэллээ шүү дээ. Нилээн дээд өндөр төвшин тийм ээ. Зарим хүмүүс болохоор зэрэг тэрнийг эсэргүүцээд нөгөө авилгачид нь юу гэж нэг шинэ үеийн хэлбэгдүүлэх эхэллээ гэж мушгин говьлж байна. Би бол үүнийг санал нийлэхгүй. Үнэхээр одоо иймэрхүү маягаар энэ одоо олон жил эцсийн улсуудтай бол иймэрхүү бүгд дээрэнд нь хариуцлага тооцох ёстой. Хэрэг илчирдэггүй, хуучирдэггүй авилгачтай татвар тэмцэх ёстой. Энэ холбогдох хуулийн бол ажиллаж байгаа л одоо сэтгэл өндөр байна. Тэгэхээр яаж ч байгаа улс төрд орчхоор одоо жинхэнэ бөө мөнгөн дээр суучдаг одоо асуудалгүй болдог гэж жирийн хүмүүс бол ойлгодог. Тэгэхээр яг та улс төрч хүний үед энэ яг үнэхээр тийм одоо идж явах гэдэг ч юм уу тийм ээ. Тийм одоо боломжн дээр суурилж тийм үү. Зурныхаа төлөө хоёргүй сэтгэр зүтгэе гэж гавал тийм боломж байхгүй. Одоо хувийнхаа одоо учиргүй их мөнгөөр зодож байж одоо энэ улсын хурлд орж ирсэн улсууд байдаг л да. Одоо сүүлийн үеч одоо энэ хурлчээр нь бизнес ихэн лахих орж ирээд байна шүү дээ. Манай иргэн сонгогч бас тэрний илүүтэй сонгох юм. Мөнгө өгсөн мөнгөтэй хүний одоо илүү сонгодог бол одоо Монголд ярих хатгарлаа. Үүний үр дүнд одоо улсын их хурлын гишүүдийн бас талаас илүү хувь компани захирлууд бизнес эрхлэгч болсон гэсэн судалгаа байт юм бил. Тий. Одоо ч гэсэн бас мөнгөтэй улсууд одоо сонгогдныг бас янз бүрийн нэвтрэгч дуулаад байх юм байна шүү дээ. Тэгээ мөнгөний сонгол. Хувийнхаа мөнгийг одоо тэгж өрөө хайрынг өрөн тарын хийж усвал тийм санаа гардаг байна. Тий. Тийм зорилготой ч их хурлд орж ирдэг байх тэд нэр. Тэгэхээр энийг л одоо болиулах хэрэгтэй юм байна. Энэ улс төр бизнес хоёр жоохон тустай байж холилдсноос болж одоо энэ тэр төсвийн мөнгийг иддэг уудаг нөгөө сонгогч тараас мөнгө тэмдээс нөхөж олох орлого хийдэг одоо хийдэг. Үүнээс болоод одоо сүүлийн үед одоо энэ чинь олигархууд гэж яригддаг юм шүү дээ. Тэгэхээр одоо Монголын төд одоо тийм үлгэл байгаа. Тэр энэ олигарх үлгэлийг бол одоо ямар нэг байдлаар энэ удаагийн сонгуулиар жах манай иргэд сонгож бодолтой байж байж жоохон зайлуулж өгөх сонголт хийгээсэй гэж хувьдаа бод. Тий. Тэгэхгүй бол одоо гадныхан ч хэлээд байгаа шүү дээ. Танаас одоо хөгжинэж одоо яриад баярлалаа байна. Энэ одоо авилах яалах хууль энэ олигарх бүлгэлээсээ салахгүй та нар өчөхгүй шүү. Өчөхгүй. Тэгэхээр одоо энэ төрийн бодлого төсвийн мөнгө бол буруу замаар будаа тэгээд ингээд буруу зарцуулагдаад. Сонгол шийдэнтэй. Ямар ард том бэ тийм төртэй байдгийг гэсэн. Одоо ингээд ард том маань сонголтоо хариуцлагыг тулаад ирж байна. Тийм учраас тэнийг л хар. За ингээд татчих. Тэгэхээр сүүлийн үед хүн болгоны анхаарлыг татж байгаа нэг асуудал болохоор яхаа аргагүй нөгөө ашигт малтмал тавталгаа хөдөлгөөн гэж байгаа тийм ээ. Тэгээд энэ одоо ард түмэндээ хувьцаа хэлбэрээр тараана гэж хувьцаа нэх байна, бэлэн мөнгө өгөх хэрэгтэй гэж хүн болго өөр гэсэн бодолтой байгаа. Та бас энэ тал дээр бас ажлыг олж ирсэн. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй. Таван толгой одоо ашиглах талаар 39 дугаар тогтоолыг 2 жилийн өмнө улсын хурлаас баталсан л да. За тэр тогтоолын дагуу бол иргэдэд таван толгой 10% нь эзэмшүүлнэ. Бас нэг 10% нь болохоор зэрэг аж ахуй нэгжүүдэд одоо нэрсүүнээр нь зарнаа гэсэн байсан юм. За түүнийг өөрчлөх тогтоолын төслийг миний бие санаачлаад аж ахуй нэгж төхөө болёо. Ард түмэнд одоо иргэдэд шууд одоо 20% болгоод өгье. Энэ нөлөө шудраг нийтнэ гэсэн тогтоол санаачлаад тэр маань улсын их хурлаар дэмжигдээд батлагдсан л да. Энэ тогтоолын үр дүнд бол одоо иргэд монголчууд бүгдээрээ 5-7-оос 1072 хувьцаа эзэмшихэр болсон юм байна. Гэтэл харамсалтай нь улсын их хурлаас энэ жил 50 доллар тогтоол гэж батлангуутай хэрэг 5-7 хувьцаа эзэмших юм бол 10%-аас одоо 1000 доллар хувьцаа эзэмших тэр хүн цаг төгрөгийг өгөхгүй гэсэн. Иймэрхүү утгатай тогтоолыг баталчихсан. Би үүнийг нэлээд чанга дуурч их хурлдаа эсэргүүцсэн боловч дэмжлэг болж чадаагүй. Одоо л харин энэ тэндээс зарим улсууд одоо зарим улс төрчид харин миний таныг одоо улсын дэмжиж байгаа дуулдаж явах юм. Уг нь тухайн хэдэн тэр үед нь одоо дэмжиж намайг дэмжиж эсэргүүцээд одоо батлуулаагүй байсан бол зүг байх байсан. Энэ их буруу шийдвэр гарцсан юм л да. Тэр одоо энэ чинь 2 намын тустай амлалт шүү дээ. 5-7 хувьцааг одоо манай намын бидний амаас эрдний хувийн биелэл. 5-7-оос хувьцаа эзэмшүүлж байгаа. Сая төгрөг сая 500 мянган төгрөг гэдэг нь эх орны ишүүгийн ардын намын амлалт. Ойлголттой юм. Тэр ардын нам нөгөө сая төгрөгөө өгч чадхаа байнгуутаал одоо энэ хувьцаатай барьцалдуулаад нэг иймэрхүү юм хийчихсэн. Тэгээ одоо болохоор зэрэг аль нэг нь аваад болох гэдэг. Хоёулангийн тусд нөх ёстой. Хэрвээ ийм маягаар шийдэгдэх юм бол их шудраг ус явдал болно л доо. Оюутан сурагчид энэ 2 жилийн өмнөөс ахвала 500 мянган сургалтанд ашиглаа үсттэй. Тэр үед нь болохоор зэрэг
та нар дараа нь хувьцаа өгөхгүй шүү гэж анхааруулж хэлээгүй байж. Одоо болохоор зэрэг та нар мөнгө авч оромж хувьцаагүй гэж хэлж байгаа. Улс орны ирээдүй болсон дэр 140-50 мянган оюутнууд өнөөдөр 5 дугаар хувьцааг үлдэх гэж байна шүү дээ. 5 дугаар ч өөр их том орд шүү дээ. Бид нар доор 100 жил ашиглана. Монголчууд хэдэн үеэрээ тэр хувьцааныхаа нагуул ашиг хүртэн шүү дээ. Тэ. Тэгэхээр зэрэг л одоо ирээдүй болсон залуучуудаа хоосон үлдээж болохгүй. Тэр ахмад наснуудаа цаг төгрөг хүлээгээд бас хоосон үлдээх гээд байна. Тэгэхээр зэрэг энэ одоо баялагын шудраг усаар хуваалсан явд болох гээд байна. Үүнийг одоо зас залруулаач гэсэн шаардлага бол одоош тавьж байгаа. Харин сүүлийн үед бас төрийн бус байгууллагууд одоо энэ санааг маань одооноос дэмжиж эхэлж байна. Улс төрчид намуучаас дэмжиж эхэлж байна. Тэгэхээр энийг бол одоо тусад нь өгөх ёстой, илгэн өгөх ёстой гэсэн бодлого байцууртай байж байна. Стратегийн газрууд стратегийн ач холбогдолтой дээр аж ахуйн нэгжүүдэд бас гадны хөрөнгө оруулалтын талаар нэг хууль сая тэгсэн юм байна. Энэ талаар дэлгэрүүлээд бас ярихгүй. Тий. Энэ хуулийг тэгэл янз бүрээр төлөөж авч янз бүрээр ярьж байна л да. Би бол анхнаас нь сануулсан. За энэ иймэрхүү маягийн одоо тийм хөрөнгө оруулалтыг одоо юу гэдгийг хязгаарласан, зохицуулсан иймэрхүү хууль тогтоомж батлагтай бол нэг л зарчим баримтлах хэрэгтэй. Тэрний үгээр зэрэг Монгол улсын өрсөлдөх чадвар тогтоох хэрэгтэй. Өөрчлөлт судалж. Өрсөлдөх чадвар бус орнтой харьцуулсан өрсөлдөх чадвар шүү дээ. Монгол улсын татвараа нэмээд явах юм бол Монголд байгаа гадаадын хөрөнгө оруулалт нь Монголын хэтэрхий хатуу болчихлоо. Бид одоо хөрөнгө оруулалтаа Индонезид оруулсан ашигтай юм байна шиг тийм Австралид одоо нүүрс зөвхөн ашигтай болоод бүгд гараа авчихдаг байхгүй. Тэгэхээр иймэрхүү татвартай холбоотой иймэрхүү хөрөнгө оруулалтыг зохицуулсан хязгаарласан арга хэмжээ авахдаа бус орнуудтай яг харьцуулах хэрэгтэй. Бус орнууд энэ талаар ямар шүү зохион байгуулалттай, ямар шүү хуулийн зохицуулалттай тэр хэмжээнд нэг өөрсөлдөж байгаа. Манайхтай адилхан түүхэд нийлүүлдэг улсуудтай харьцуулаад тэр судалгааг нэг. Тэр судалгааг би өчнөөн дахиж асуусан, шаардсан, ерөөсөө тийм судалгаа байхгүйгээр зүгээр цэежний бангаар тоочих юм лээ энэ хуулийг. Нөгөө түгээр энэ хуулийн тэр анх орсон хуулбар ерөөсөө тэр Япон, Оросын холбооны улсын хуулийг шууд холцсон байсан шүү дээ. Иймэрхүү энэ гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан одоо зохицуулсан хуулийг бол гол төлөө дотооддоо бүх юмаа үйлдвэрлэдэг хүчин чадал, эдийн засгийн хүчин чадалтай, маш том өөрийн эдийн засаг олон хүн амтай том эдийн засагтай ийм орнууд хийдэг. Нөгөө дотоодынхон зах зээлийг одоо өөрхөн үйлдвэрлэлийн сектор хамгаалахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг ингэж хаж өгдөг. Манайх шиг одоо импортоос ийм хүчтэй хамааралтай бүх юмаа гаднаас авдаг орн. Тэгээ одоо ийм орн бол ерөнхий жижиг эдийн засагтай цөөх үнэтэй эдийн засагтай орн бол гол төлөв ерөн гадаадын хөрөнгө оруулалтыг бол арай илүү либерал чөлөөтэй талд нь тавьж зохицуулт хийсэн байдаг. Тэр ийм энэ л одоо нэг асуудлыг сайн судлалгүйгээр нэг баталчих шиг болсон. Гэхдээ харьцангуй бас ажлын хэсэгтэр бид нар энэ дээр бас нэлээд сайж одоо олон гишүүд эсвэл шүмжлэлтийн үр дүнд бас гайгүй зөөлрүүлсэн л дээ. Тэ. Тухайлбал би тэр дотор нэг санал оруулсан юм. Маллахыг одоо энд хариу оруулж өгч болно гэж үйл ажиллагааны хувьд нь одоо хариулж гадны хүнээр хэрэгжүүлэхгүй гэж. Өөр Монголд болсон гашуун туршлага ойрхон байгаа шүү дээ. Манайхан малын төч Монгол хүний хийх ёстой үндсэн ажил. Манай эдийн засгийн үндсэн салбар. Тэгэхээр одоо гаднаас одоо Солонгосоос Японоос байх малчид ирэнгүүтээ нэг өдөр монголоор дүрм гадаадын малчид болчихвол яах вэ тийм ээ? Бид ягаа хийх вэ? Тэр яг өөрсдийнхөө хийдэг нь үндсэн салбар, өөрсдийн салбарыг бол харин оруулж өгөх ёстой байсан. За тэгэхээр бас одоо хоёлаа яриагаа хэрэглээд Дорногов аймаг руу чиглүүлээ л да. Тэгэхээр Дорногов аймгийн хувьд бусад аймагуудаас илүү давуу тал нь юу байдیں۔ За бас илүү бэрхшээлтэй асуудлууд нь юу байдаг юм. Дорногов бол үнэхээр одоо ялангуяа эргэн тойрныхоо тэр одоо хэдэн аймагаас бол хамаагүй илүү одоо давуу талтай байсан. Харьцангуй. Нэгдүгээр төл манайх бол төмөр замтай байсан. Олон жил. Төмөр зам дагж бол үнэхээр одоо заачи. Төмөр зам бол үнэхээр хөгжил авчирдаг манайхан мэднэ. Төмөр замынхаа хүчинд Дорногочууд олон жил бусдаа одоо аймагуудаас илүү хөгжилд явж ирсэн. Түүний дараа манайд 60-70-аад оны үед Оросын цэргийн их том бааз ангиуд байсан. Тэрнийг дагсан Дорногуудаас Оросын тэр одоо юу дагсан их том хөгжил, соёл ийм бий болсон мэт Оросын. Орос хэлэнд одоо залуучууд нь сайн байх жишээтэй. Оросын одоо түүх соёлыг мэддэг, Оросын дэлгүүрээр одоо бараа сая түүхэд юмар үйлчлүүлдэг юм байсан. Оросын одоо энд бол иргэдийн амжилт хамаагүй өндөр байсан тэр үед. Оростой холбоотойгоор. 3 дугаарт нь 90 онд одоо Оросууд буцаад өмнөд түвштэй зах зээл нэгтгэхэд замууд өнөг хүртэл гол хаалга нэж шүү дээ. Хамгийн гол хаалга дээр нь Дорногочууд сууж байсан.
замун өдөрөө дамжуулж орон нутгууд бус тамгаас идэв одоо хөгжихтэй биших ийм боломжийг олж авсан. Тийм учраас л энэ түүхэндээ бол орон нутгууд дандаа бусдаас юм одоо илүү давуу хөгжих боломж дэд үзээр хангаж ирсэн. Ийм даваа талтай байдаг. Ерөнхийдөө бол одоо төмөр зам урд туршийн одоо том зах зээлд одоо ойрхон төмөр зам автозамаар одоо төвтэйгээ холбогдсон цахилгаан харчмчаар одоо хангагдсан ийм л одоо даваа талтай. Бэрхшээлт асуудал бас байна. Бусдаас дутагдал. Ялангуяа говийн нутгийн хувьд одоо байгаль цаг уурын байдал үнэхээр хатуу ширв. Хуурай. Усны нөөц одоо хомсдолтой. Иймэрхүү асуудал байгаа. Тэр энэ үдийг бол шийдлээ бид бас ажиллаж ил байна. Тухайлбал одоо усны асуудлыг шийдэх үүднээс энэ хэрлэн говь төслийг бол одоо нэлээд сайн судалгааны хийчихлээ шүү дээ. Өнөөдөр Монгол улс чинь Төв Азийн өндөрлөлт байрлал учраас бүх гол мөрөн гадагшаа гадаад улс руу үнэгүй усад гарч чаддаг. Үүнийг дотооддоо усны хашиж, боож, цөөрөм, сан байгуулж гад тэг одоо бүс нутгийнхаа усны асуудлыг одоо шийдэх одоо юм боломж дүүрэн байж байдаг. Орхон говь төсөл амжилттай хэрэгжиж байна. За хэрлэн говь төслийг одоо хэрэгжүүлэх талаар бас одоо бид наривчлан судалгааг хийчихсэн. Манай усны холбоотой газар. Яг хөглөө зэрэг тэр Багнуураас урагшаа одоо 45 км орчимд Тэрлэнгийн усыг хоёр уулын хоорондоор хасч боогоод том далан бариад. Тэгээд тэрнийг 3-4 жилийн хугацаанд хүлээгээд 300 орчим сая тонн одоо тийм усны сан бий бол. Тэгээд тэрээс далангийнхаа доотын онгойлгонгуудаа ингээд Тэрлэнгийн ус байга нэг төвшөнд орчихно. Хэзээч үерлэхгүй, хэзээч тасрахгүй. Тэгээд тэр үлдсэн нэг олон сая уснасаа 5-6% говь руу одоо газар дагаар гүний хоолой тавиад километр одоо тутан ч юм уу одоо карант тавиад тоолуур тавиад ингээд одоо говийн төвтэй байгуул сайн шанд одоо говьсон бүр аймагт баригдах тийм одоо ажилтны үйлдвэрүүд Шивэвогийн том цахилгаан станцыг нь усаар хангаад цаашаа Дорногой аймагт баригдах сайн шантай ажилтны паркийг одоо усаар хангаад бүр шаардлагатай бол урагшаа гаргаад илүүдэд Монголгоо зарцсан ч болох юм ирэн дэр ийм боломж их том төсөл юм байна. Ингээм бол тэр нутгийн дагуу орчгоод өчнөө айл өрхөд одоо жилүүтэй ингээд карантин голгоод тоолороод мөнгөд өдөр малаа асуулдаг болох жишээтэй ногооцгаагаа тарих боломжтой. Тэр одоо говийн тэр одоо бүс нутгийг сум цөөрөн газруудын усаар хангаад газар тариалан нөгөө ногоо харьмын асуулт ихний усаар хэрэгжүүлэх ийм боломжоор хүрэх юм байна. Хэрвээ энэ хэрэгжиж чадах юм бол үнэхээр маш олон хүн бас ажлын байртаа олон дээрээс нь усаа үнэхээр зөв зөвхөстэйсээ ашиглах гоё төсөл юм байна. Тэгээ энэ үнэхээр одоо гадагшаа өнгөө гараад урсчихаа энэ одоо их усаал дотоодоо хааж боож нөөцөлж гол тэрнээсээ одоо хэрэглээр хийж байгаа байхгүй мөнгө болох юу л гэж байгаа. Огт гадагшаа өнгөө урсж байгаа юм. Энэ бол Монголын байл. Монголын газрын гүнд говьд их ус бий л дээ. Эртний одоо далай тэнгисийн үлдвэл одоо өмнө говьд балгасын улаанаар гэж яригдаад байна. Дорногочд бар хөрийн говь их ус байдаг. Тэгээ энэ ус бол их ус ч гэсэн нөөцөн шахагдана. Нөхөгддөггүй ус. Голын устай адил биш. Байг нөхөдөж биш. Тэгээ тэр усаа нөөцөлж дараа нь дэлхийн цагуугаар яаж уучдаг янз бүр яригдж байгаа ш тамгалж байгаа. Тэр цагт газрынхаа гүнийг гаргаад усахад тэр чинь жихэн усунд усанахад бараг өнөөдрийн оюутлахаа тавталгаас сутгаар гүнд орох гэж байгагүй. Тийм. Тэгэхээр би бас таны танилцуулгыг уншиж байгаад нэлээд олон сонголт ажилтаа байна шүү дээ. Та одоо жишээлбэл Дорногов сангийн тэргүүнээр за мөн Монголын морин спорт ажилтны холбооны дэд тэргүүн за мөн одоо Монгол Тайландын парламентын бүлгийн одоо тэргүүнч гэдэг юм уу маш олон одоо сонголт ажилтаа байна шүү дээ. Эдгээр олон ажлуудыг мэдээж энэ улс төрийн ажлын хажуугаар амжуулахад бол нэлээд цаг завгүй байдаг байх гэж бодлоо л доо. Би энэ хурлын гишүүн болохоос өмнө ажиллаж байсан миний төрийн бас байгууллагууд л да. Тий. Дорногов санг бол 2000 онд байгуулсан юм байна. Тий. За шагтан ичи. Дорногов санг 2000 оноос ажиллуулж байна. Нутаг орны одоо хөгжилд тос нэмэр үзүүлэх үүднээс ийм санг байгуулсан. За тэгвэл жоохон шатартаа анхаарахгүй нь шатар ашиг хөлтэй болчихлоо. Одоо дараанаас суултан дөрөвнэ. Шаг өөч тавиад. Би цогтолгол яваад байна да. Тийм үү. За версинид за одоо ч учиртай да. За тэгэхээр зэрэг энэ төрийн бус байгууллагуудад бол би сонцгол ач холбогдол гэдэг юм аа. Энэ бол их хурлын гишүүн болоод сонгогдсон байгуулсан тийм төрийн бус байгууллагууд биш би олон жил ажиллаж байгаа. Дорногов санг 2000 онд байгуулсан. Морин ус орт Монголын морин ус ууштай холбоонд бол одоо 90 оноос хойш ажиллаж байна. Тэгээ шагаан холбоог бол Монголын шагаан холбоог бол
91 онд бид одоо анх байгуулж байсан анхных нь одоо байгуулсан хүнийх нэг энэ холбооны ерөнхийлөгчөөр би 3 дахь удаага сонгогдоод ажиллаж байгаа. За Дарнагуй аймгийн морин спорт уяжтай холбооны тэргүүнээр сүүлийн 4-5 жил ажиллаж байна. Морь шараа хоёр манай бас төрийн барих болгодог гол эзэлж байгаа л да. Энд яагаад ингэж одоо энэ дач холбоодлогч ингэж зүтгэдэг вэ гэхтэй зэрэг энэ бол Монгол төвний үнэлт нэг чухал сайт байна. Өнөөдрийн энэ даяарчлагдж байгаа нийгэмд энэ Монгол ус монголоороо үлдэх. Өөрийн гэсэн өвөрмөц одоо юмнуудыг бүгдийг хамгаалж үлдэх. Туйлын шаардлагатай байгаа. Тэгвэл одоо та нар харж байгаа өнөөдөр монголч одоо энэ барууны соёл маш хүчтэй төрж орж ирж байна. Тэгээд залуучуудын үздэг хардаг иддэг уудаг бүх юм л одоо өмсдөг зүүдэг юм тийм ээ. Барууны гадаад их болоод байна. Тэгэхээр бас манайх чи учиргүй том үндэстэн биш. Монгол улсын даяарчлалт нийгэмд өөрийнхөө үлдэхийн тулд өөрийн гэсэн соёлоо хамгаалах хэрэгтэй байна. Социализмын үед ч одоо тэгээд бас хүнд байлаа шүү дээ. Монголын гэсэн болгоныг устгаж үгүйсгэж байлаа. Тийм ээ? Одоо юу гэдгийг цагаан сарын тэмдэглүүлэхгүй шашингүй болгож сүмэдийн одоо шатаа ламын устгаад хороогоод наадмын тэмдэглүүлэхгүй үндэснийг нь баяруудын байхгүй болгох. Хэлийн одоо орс олгоод түүхийн одоо өөрсдөө гуйвал зохиож Чингис хааны майнуудад эзэгээр муулуулаад бахархах түүхгүй. Тийм ээ? Тэгэхээр хэл соёлоо өөрчлөөд, бичиг үсгээ өөрчлөөд, үндэсний баяр өнгөсөн онцлог юм байхгүй. Үндэсний дээлэж өмсөх боломжгүй шахуулж ийм л болж байсан шүү дээ. Харин 90 онд дарчилчдад одоо нийгэм тогтсны үр дүнд л үндэсний юм сэргэж байгаа. Тэр өрөөнд таашсан биднээс одоо энийг бас улам батлан хамгаалж хүн болгон үндэснийхээ амийг хамгаалахаар ажиллахад ёстой юм л да. Тэгжээж монголоор үлдэх ёстой. Тэр утгаараа бас Монголын соёлын бас чухал салбар болсон хурдан морь уралдуулах морины соёл үндэсний шахан харууны соёл хоёр дээр нь одоо хөрөнгө мөнгө цаг зав хамаг хүчээд ажил бас ингэж ажилладаг юм аа. За баярлалаа. Тэгээд их сонирхолтой нүүдэл байлаа. Зам их сонирхолтой яриалаа. Ингээд манай өнөөдрийн бас нэвтрүүлэг өндөрлөх цаг болсон байна. Тэгээд миний бас танаас онож асууж амжаагүй таны бас ярих гэж байгаа тэдгээр яриагаар байлаа. Өнөөдрийн ярилцлага, өнөөдрийн тоглолтоо бас өндөрлөе гэж бодож байна. Ер нь одоо ингээд улс орн маань хөгжих их сайхан боломжоор дүүрэн болчиход байна шүү дээ өнөөдөр чинь. Яг хөө зүгээр баялаг үнд орсонтой холбоотойгоор мөнгө төгрөг орж ирээд эдийн засгийн өсөлт бий болоод байгаа бол бас хүндрэл бэрхшээлтэй асуудлууд гарч байна. Баялагийг дагсаа одоо том орнуудын, том компаниудын, том сонирхолтой их орж ирж байна. Үүнээс өдөр одоо төрийн нарийн нийтээд одоо нарийн бодлогоор бид нарыг бас зохицуулах ёстой. Улс орны хавьд байлгаадад хамгаалах ёстой. Хамгийн гол нь одоо улс орн маань бас нэг үе бодвол гэдэг баялаг дээрээ толгуурлаад хөгжих сайхан боломж олцсон явдал байна. Улс орнууд л иргэддээ тийм дандаа сэтгэл санааг нь өөдрөнд татж байдаг л да. Тухайлбал одоо хятад улсууд хятадын төр засгаас ямар бодлого явж байгаа юм. Одоо хятад улс ойрын үед дэлхийн супер номер 1 гүрэн болох гэж байна. Америкийн гэсэн улсыг бид нэг одоо 15 жилийн дотор одоо гүйц төрүүлээд таавал дэлхийн одоо хамгийн том хүчирхэг гүрний иргэн болно гэхэд хятад үндэнд одоо итгээд үнэмшээд ямар ч одоо асуудалгүйгээр ажиллаа идэвхтэй хийгээд ингэ явж байгаа жишээтэй. Америкийн нэгдсэн улс бол одоо Америк иргэдэг үйл ажиллагааг бол таавал дэлхийн хамгийн хүчирхэг одоо Америк агуу их гүрний иргэн учраас энэгээр бахархах хэрэгтэй гэдэг нөгөөдөө нь одоо бахархаад одоо би Америк ингээл хүн болгонд хэлээд яриад төрийн хөндөлбөгтөг нь одоо хаамт хүн дээр хаачаагүй утсан дээр бүх юм дээрээ мантуулаа гэр дээр мантуулаад явж явах жишээтэй. Манайд одоо тийм байдал бий болох гэж байна. Монгол улс одоо их сайхан хөгжих гэж байна. Өнөөдрийн одоо манай хасны бас яриад байгаа манай хэвлэхний бичээд байгаа шиг бүх юм ар борын байхгүй шүү. Улс орн маань одоо ирээдүйд одоо хөгжиж тавьчих сайхан боломжоор хангагдаж байгаа. Эний одоо бид төр засгийн одоо их хурлын гишүүд одоо засгийн газар дуус төрчид ажиллаж байгаа. Тэгэхээр бол ойрын мэд бас хөгжсөн одоо ийм сайхан сэтгэл хөгжсөн Монгол улсад амьдрах болно. Бүгдээрээ Монголдоо сайхан амьдран шүү гэдгийг одоо иргэдтэй монголчуудаа бүгдээрэнд нь одоо хэлж тахмаар байдаг. За баярлалаа. Таны мэдхийн телевиз бодолтой хариулт нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар үгээр өндөрлөж байна. Манай өнөөдрийн дугаарын зочноор улсын их хурлын гишүүн Яажлын Бацвар оролцлоо. Тэгээ бас миний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань оролцсон танд баярлалаа. Таны ажлаас өндөр амжилт хүсье. За баярлалаа.